Сүрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12А ангийн сурагч Үлэмж Заяа чөлөө цагаа үр бүтээлтэд өнгөрүүлэх дуртай. Интернет, фэйсбүүкээс аль болох хол байж, элдв технологи төхөөрөмжийг гард орох материалаар хялбарчлан бүтээхэд цаг заваа зарцуулах дуртай хэмээн өгүүлжүүлээ. Түүний хамгийн сүүлд хийсэн бүтээл нь тайзны гэрэл. Гэхдээ элдв цахилгаан хэрэгсэл техник ашиглаагүй, ердөөл нэг удаагийн цаасан аяг, цавуу сүлд модны гэрэл 3-ыг ашиглан сургуулийнхаа урлаг заалыг гоёмсог гэрлэн чимэглэлтэй болгожээ. Тэгээ энэ болохоор зүгээр л байдаг 50 аягийг ашиглаад илүү гоё нөө заалны чимэглэлийг хийж гисэн байхгүй. Тэгээд одоо ингээд энэ хоёрыг хэрвээ ингээд салгана шүү дээ. Тийм бол ингээд зүгээр яалтны гэрэл нөгөөх нь болохоор зүгээр 50 аяг л тань нийлэх юм бол ийм гоё бүтээл гарна гэж ер нь аль санаад тэгээд тэдний сургуулийн урлаг зааланд Үлэмж Заяагийн санаачилсан цаасан аягийн гэрэлтүүлэг 5 байгаа гэлээ. Тэр өнөөдөр 3 дугаар сургуульд олж байгаа Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн нэг хэсэг хичээлийн хажуугаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх багш нарын зөвлөгөөнд өөрийн бүтээлээ тавьсан байлаа. Энэ зөвлөгөөнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн сургуулиудаас гадна 21 аймгийн багш нар ирж хичээлийн хажуугаар бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ажлынхаа талаар хэлсэн юм а. Бид нар бол ер нь хийж бүтээлч үйлээр нь дамжуулж хөгжүүлэх гэдэг дээр их онцгой анхаарч байгаа. Хүн бол аливаа ямиг хийж үзэж бүтээж байж л бас тэрний бэрхшээл зовлон амсаж тэн дээр шин санаа сэтэл төрдөг. Тийм учраас бид нар хүүхдүүд бол хийх явцдаа, үйл хийх явцдаа, үйл ажиллагаанд оролцох явцдаа, асуудал шийдвэрлэх явцдаа хөгжинө гэж ингэж харж байгаа. Мөн энэ үеэр шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн байла. 71-р сургуулийн 9-ийн ангийн сурагч Бэлгүн мөн л чөлөө цагаараа гарын дорх материал ашиглан Чингис хааны 3D хөргийг бүтээжээ. Бэлгүүний хувьд панер, мод, наалт, жааз ашиглан Чингис хааны хөргийг 3D хэлбэрээр хийсэн юм байна. Ер нь бол энд бол нэг панер тэгэл энэ жааз энтрийг хийх мод энтрийг гаргаж байгаа юм л да. Тий. Панераар болцвол хийсэн 3D бүтээл гэж хийсэн байна. Сурагчдын хувьд модоор зорж сэлж 3D хэлбэр гаргахаас эхлээд бүх төрлийн хийцээр бүтээл оруулжээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хувьд гэхэд нийт төрийн өмчийн 13 сургуулийн сурагчдад Юнимат гэх төхөөрөмжийг авч өгчээ. Сургууль тус бүрт 20 сая төгрөгөөр олгосон энэ төхөөрөмж нь тоокны машин, уран хөрөө гээд бүх төрлөөр бүтээл гаргадаг юм байна. Ингэснээр сурагчид байшин барилгаас эхлээд бүх төрлийн бүтээлийг жижиг хэмжээсээр хийх боломжтой олжээ. Ер нь сурагчид баг болж барилга, цахилгаан, роботоос эхлээд элдв зүйлийг туршиж бүтээх болсныг багш нар онцолж байлаа. Сурагчдын хувьд удирдлагатай машин, робот, хөлөг онгоцыг гарын дорх материалаар хангалттай бүтээдэг болжээ. Үүнээс гадна Монгол ахуйгаас сэргээж таньж мэдхүүднээс эсгийг эрийг жижиг хувилбараар тоон, унь, хаалга, хан гэд бүгдийг сэлж бүтээсэн байлаа.